Яг барилгын салбар дотроо мэрэгжилтнүүдийн хувьд бол ийм байгаа. За яг өнөөдрийн барилгын салбарын одоо хүний нөөцийн хувьд бас хангалттай байж чадахгүй байгаа шалтгааныг ер нь юутай холбож харуул хамгийн оновчтой, хамгийн зөв одоо байж байх болоо гэж бодож байна. Баяр сайхан захирлаас асууя. За юуны өмнө бас энэ МАК групптэй бас талархал илэрхийлье. Энэ барилгын салбар дээр өнөөдөр тулгамдаад байгаа асуудлуудыг чанарын асуудал, за тэгээ хүний нөөцгээд асуудлуудаар хилцүүлэг хийж бас мэдээллээр хангаж ингэж зардал гаргаж ингэж ажиллаж байгаа явдалд талархал илэрхийлье. Өөрийн чинь асуусан асуултанд хариулахын өмнө энд нэг 3 хуудас слайд энд гаргаад үзүүлж болох уу? Энэ манай барилгын үндэсний асцаас өөрөө нэг 140-50 ийм компаниг нэгтгсэн. За ер нь бас тоо хэмжээгээр нь аваад үзэх юм бол Монгол улсад хийж байгаа бүтээн байгуулалтын нэг 70 орчим хувийг манай гишүүн компаниуд хийдэг ийм юу байгаа, асоциац байгаа. Тэгээд энэ номын NCD group ахлаад бидний нэг юм богинохон судалгаа хийсэн. Ер нь өнөөдөр барилгын салбар дээр байгаа яг өнөөдрийн 24 оны эрэлт бол энэ судалгаагаар нэг 20 орчим мянган мэрэгжилтэй болон туслах ажилтнуудын ажлын байрны хэрэгцээ байна гэдэг. За мэдээж энэ улсын хэмжээгээр бол энийг нэг 110 мянга гэж гаргасан. Одоо бидний судалгаагаар. За энэ дээр бол нэг жижиглэнгийн худалдаа, бөөний худалдаа энэ төр орж байгаа. Гэхдээ барилгын салбарт нэг 20 гаруй орчим мянган ажлын байрны хэрэгцээ байна гэж ингэж үзсэн. За ер нь бол гол одоо өнөөдөр энэ барилгын салбар дээр ажиллах хүч хомсдод байгаа үндсэн 2 шалтгаан байна гэж би хувьдаа үздэг. За нэгдүгээрт бол цалингийн хувьд энэ дэлхийн одоо хөдөлмөрийн зах зээл бараг одоо энэ дэлхийг глобалчлагдсан үүний дотор Монгол улс бол арчилсан орн, хүний зорчих эрх нэгдсэн энэ орны хувьд бид энэ дэлхийн зах зээлтэй өрсөлдөж байгаа. Одоо хүний нөөцийн энэ зах зээлээр өрсөлдөж байгаа учраас манай зах зээл өөрөө жижиг. Бидний одоо зардал өртөг өөрөө бага учраас бид одоо Солонгосын компани, Японы компани, Австралийн компаниас илүү цалин өгч болж чадахгүй байгаа. Жишээлбэл одоо энд нэг ойрхны жишээ хэлэхэд манай нэг гишүүн компани захирал ярьж байлаа л да. Одоо өнгөрсөн хавар одоо энэ чинь удирдлын чанартай ажил зогсох үед одоо арматур хамгийн сайн арматурынхаа хэсгийн арматурчныг бол Солонгос руу одоо алдчихлаа гэж. Тэгэхээр тэр хүнтэйгээ мэдээж холбоотой одоо байгаа. За тэр хүний өгсөн мэдээллээр бол эхлээд 12 сая төгрөгийн тэнцэх бооны цалин авсан авж эхлээд. За ингээд ажиллаж явах явцад мэдээж монголчууд бол ер нь бол барилгын ажилд их сайн, маш сайн хурдан сурдаг, чадварлаг хүмүүс. Тэгээд 3 сарын дараа 20 сая төгрөгтэй тэнцэх цалин олгож эхэлсэн байгаа Солонгосын компани. Түүгээр тогтохгүй та гайгүй арматурчин залуучуудаа нааш нь аваад ир гэж. Тэгээ ийм маягаар одоо бидний одоо ажиллах хүч маань одоо бид цалингараа нэгдүгээр өрсөлдөж чадахгүй алдаж байна. Нэгэнтээ жижиг зах зээлд бид 20 сая төгрөгийн цалин өгж тогтоож чадахгүй бүтээгдэхүүний маань өндөр болно. Тэгэхээр манай худалдаа авах чадвар өнөөдөр ямар байгаа вэ? Тэгэд гол одоо мэрэгжилтэй болон мэрэгжилгүй туслах ажлын хөдөлгөөн бол нэгдүгээрт энэ дээр байна. За мэдээж одоо энд бол бас амьдралын нөхцөл энэ одоо годомжны замны хөдөлгөөн, агаарын бохирдол, хүүхдийн сургууль гээд энэ амьдрах орчны асуудлууд мэдээж нөгөө орнуудад Австралид ч юм хамаагүй илүү байгаа учраас залуучууд тийшээ ингээд урсаад байгаа. Ийм ажиглагдаж байна. За нөгөө талаас бол энэ түрүүн манай захирал ярих шиг боллоо энэ ковидын дараа дэлхийн энэ хөдөлмөрийн зах зээл их өөрчлөлтөд орсон. Ялангуяа энэ бүтээн байгуулалтын
хүний хүчний дутагдал, за тэгээд нөгөө юуны төрөлттэй холбоотой ингээд яг энэ насных нэг ийм хөдөлмөрийн цонх гэдэг л үү одоо мэрэгжлийн хэлгээр энэ үүсээд байгаа энэ дэлхийд даяар ажиглагдж байгаа юмд бол одоо энэ бид өрсөлдөх бол ийм боломжгүй юм болж байгаа гарч байгаа. Жишээлбэл Японы засгийн газраас өнгөрсөн оны ихээр нэг 600 мянган мэрэгжилтэй ажилтнуудыг гадаадаас авах зарлал гаргасан байдаг. За Австрал бас ийм зарлал гаргасан байдаг. Тэгэхээр энэ бүх шалтгааны улмаас бид энэ хүмүүсээ ингэж алдаж байгаа гэдгийг л одоо хариулах нь байна. Тэгээд дараагийн бас асуултуудад би нэг хэрхэн нөх талаар асуултууд гарах юм бол өөрсдийнхөө санал бодлыг хэлье гэж бодож байна. За Монголын зах зээл дээр түрүү хэллээ 20 мянган одоо мэрэгчлээ ажилтны одоо дутагдал байна. Хүний нөөцийн хомсдолтой байдлаас үүдээд бид бас гадаадаас ажиллах хүчин татах асуудал нэлээд их өндөгдөж байгаа, дэмжигдэж байгаа. Угаасаа тэхээс ч өөр аргагүй болсон байна гэж зарим хүн хэлж ин л та салбарынхан. Та бүгдийн тал дээр юу н ямархуу бодолтой байна. Бид гадаадаас ажиллах хүчин татаж аваад тэр хүмүүсийг ажилуулад бас нөгөө талдаа ур чадварыг нь дотооддоо шингээх боломж байдаг юм уу? Яадгийн энэ тал дээр юу н компаниуд ямар бодлого баримталдаг юм? За энэ дээр бас нэг түрүүн бид нар хэллээ нэг богинохон судалгаа хийсэн гэдэг. Тэгэхээр өнөөдөр гадаадаас ажиллах хүч за яг энэ асуудлыг ярихын өмнө түрүүн Бартанбаатар багш ярьж гин, за Захирал ярьж гин. Бид бол Монгол улс өнөөдөр энэ хөдөлмөрийн зах зээл дээр хүний нөөцөө бэлдэх стратегийн төлөвлөгөөтэй байх ёстой гэдэг. Байгууллага байхаас гадна Монгол улс байх ёстой. Тэгэхээр энэ төлөвлөгөө стратеги бол манай тийм алдагдсан явж ирсэн. За энэ маань ер нь бол дунд хугацаанд одоогоос эхлүүлээ. Тэгээд ингээд дунд хугацаа, урт хугацааны төлөвлөгөө байх ёстой. Гэхдээ өнөөдрийн хувьд манай энэ эдийн засгийнхаа эргэлтийг зогсоохгүй байх үүрэгтэй бид бүх салбар дээр тэхийн тулд өнөөдрийн яг ойрын зорилт бол бид гадаадаас ажиллах хүч авахгүйгээр энэ олон бүтээн байгуулалтуудыг, энэ олон салбаруудын эдийн засгийг хөдөлгөх болцоогүй нүүр тулцсан цаг үед бид энэ ярилцлагыг хийж байна л да. Тэгэхээр өнөөдөр гадаадын ажиллах хүч авах, гадаадаас ажиллах хүч авах татвар гэж байгаа. Нэгдүгээр квот гэж тогтоосон байгаа. Энэ квотны тоо бол барилгын салбар дээр 7000 гэж гарсан байна. За тэгээд өнөөдөр нь барилгын салбар дээр нь 20 орчим мянга хэрэгтэй гэхээр дахиад 13,000 одоо зөвшөөрлийг засгийн газар өгөх хэрэгтэй болж байгаа. За тэгээд зөвшөөрөл өгөөд асуудал шийдэгдэхгүй. Нэг ажилтны одоо гадаад ажиллах хүчний ажлын байрны татвар гэж байгаа. Одоо Монголд тусгай татвар байгаа байхгүй юу? Энэ маань хөдөлмөрийн хөлсний хэмжээг 2 дахин ихсгсэнтэй юу? 1,320 мянган төгрөгийн татвар төлнө. Нэг гадна хүн аваад. Тэгээд дээрэс нь нийгмийн даатгал, хүн амын аргалгын албан татвар, визний хураамж, за энд байж байгаа байрны зардал энэ төр орох төр нэг гадаадын ажиллах ажилтныг авахд 4 сая 300 мянган төгрөгийн зардал гарч байгаа гэж бидний тооцоогоор гаргасан байгаа. За тэгээд үүн дээр нь нөгөө хүний цалинг нэмэхээр нэг гадаадын ажиллах хүч маань нэг 7 сая орчим мянган төгрөгийн зардал гаргаад ажиллах учраас тэр квот байлаач гэсэн бид авах үндсэн тайван хаалттай болцсон байна. Тэгэхээр энийгээ бол хөдөлмөрийн яам одоо эргэж харж за энэ одоо сонгуулийн өмнө одоо энэ улирлын чанартай одоо барилгын салбар маань явж байгаа энэ үед энэ бүтээн байгуулалтыг хөдөлгөе, эдийн засгийнхаа эргэлтийг эрчимжүүлэх гэвэл энэ шийдвэрийг хурдтай гаргах хэрэгтэй. Ингээд яриад л байдаг шийдвэр гаргадаггүй манай засгийн газарт нэг ийм том дутагдал байдаг. Тэгээ тэрэн дээр бол бид нар бол манай салбарынхан, за манай ассоциацийн холбооныхан гишүүд бол энэ квотыг бол энэ квотоос гадна энэ тусгай татварыг нь одоо зогсоож өгөөч. Бид бол ямар ч байсан ажиллаа явуулаа гэсэн ийм байр суурьтай байгаа. Тэгэхээр энийг бас энэ ташрамд бас хэлэх нь зүйтэй болов гэж бодож байна. Тэгээд дунд урт хугацаанд бид бол стратеги төлөвлөгөөтэйгээр хүний нөөцөө бэлдээд явах гарцаагүй одоо манай тулгымцсан асуудал маань бол өвөл мөндөө